Хаяна нарлын Сани хот дахь бидний 3 дахь өдөр эхэлж байна. Өдөр бүр хязгаарлагдмал төсөвтэй амьдрах ёстой тэдний хувьд өнөөдөр чухал өдөр. Учир нь тэд мөнгөө өсгөх сорилттой нүүр тулна. Багахан мөнгийг хэрхэн өсгөж энэ өдрийг өөрсдийн талд эргүүлэх бол залуусаа босоод үзүүлээд өгөөрэй. Өглөөний минь бүгдд нь сайхан амарцгаасан уу? Нэг өглөөний шууд нар тосдог нэг цонхон таарч. Яагаад ч вэ? Юу ячдаг. Нар тосчих. Өглөөний ер нь хамгийн чухал зүйл маань болчиход байгаа шүү дээ. 250 грамм усанд 2 халбаг амин чанараа хийлээ. 20 гаруй жилийн судалгаа төвхтэй Монгол эрдэмтдийн зөвхөн сарлагын сүвний уургийг ялгаж авсан амин чанараа уун. Миний яг энэ удаа болж байгаа бол 80% уургатай. Өөрөө аяхтай амар. Өнөөдөр чи харин гоё би хөнгөн ирч хүчтэй сэрж шүү. Тэгээд үргэлжлүүлцгээе. Ариун зүрээс захиадах. Чи нөгөө жим юутай юм биш та алхлаа. Нэг жоохон хөдлөөд тий алхаад биений ажлыг гаргачаад ер нь тэгэл төвчин л урт наслал нь шүү дээ тий. Урт насл нь хүнд эрчнэрэг нэмэн хөдөлгөөн бол ер нь эрүүл мэндэд маш чухал. Өдөр болгоо юм. Өглөө ажилдаа очиод тасглаа уншина. Одоо нөгөө нэг тамирчин хүн өглөө очиод яг гүүгээл ингээл эхэлж байгаатай адилхан. Яг өдөр болгон гүйж байгаатай адилхан. Өглөө ажилдаа очиод шууд тасглаа уншиж эхэллээ. Очоод би нөгөө жүжигтэй маш чухал жүжигтэй. Тэгэхээр бас хоолоо нэгдүгээрт амраа гэж бодож байна. Хоёрдугаарт яг тасгал масгалаа уншаад яг өрөөндөө бас нэг жоохон нот мот хараад тасгалаа уншаад ингэж одоо бэлэн л очих хэрэгтэй юм чи. Тэгээд ямар хоолонд итвүдээ та нар юу ч өгөөгөө ээжчихсэн. Ямар хартай юм бэ? Өглөөдөө уурга уучин солонгос ашигтай бактери уучин бүгли брэнд. Одоо хардаад ах юу авах вэ? Ийм л биш те амьдрал ийм л шүү дээ. Өрөөнд төгөлдөр хурмаар уг нь нэг жижигхэн тайж шиг байх хөрх юм байлээ. Тэгэхээр төгөлдөр хур байхгүй. Тэгэхээр яг ингээд төгөлдөр хурнаас өнгө аавна мэдээч те. Тэгээд жоохон нөгөө жоохон юу вэ? Нэг жоохон сөөнгдүүн дээр нөгөө нэг айгүйх ачаалтаа ажиллаж агаад ирсэндээ энэ халуун шууд дулаан үеинд орчихор бас холоо жоохон ингэ сөөж. Тайзан дээр хэдхэн минутын гайхамшиг тоглолтын цаана тоо томшгүй олон цагийн давталд хөлс төвчээр нуугдж байдаг. Яг л тамирчин хөр шиг уран бүтээлчид ч өдөр бүр өөрийгөө давж дуу хоолой бие сэтгэлээ бэлтгэсээр байдаг. Учир нь урлаг, спортын аль аль нь нэг зүйлийг л шаарддаг. Тасралтгүй бэлтгэл. Өглөө яг өглөө ер нь нөгөө нэг юм цөсөө ажиллуулах
Учираас тэг хүн ер нь өглөө заавал ус мус ууж ингэх ёстой шүү дээ. Одоо эхний ээлжинд бол хамгийн эхлээд босоод усаа уудаг. Би яг бодож ин л да мөнгөө ивнээд нэг ганц хоёр жимс аваагүй ер нь жоохон өглөөдөө одоо нөгөө усныхаа дараа араас энэ ч одоо гоё жимсний оронд ирсэн юм чинь бас нэг гайгүй хямдхан үнэтэй жимс юу байна уугүй харъя. Байвал өглөөдөө бас жимс идчихэж болох юм. Доолдортой үйлсгээ. Одоо бид хоёр замдаас авах гэж байна л да. Бүлэг онгоцонтой сууцгаая. Яг одоо бид хэд ийм усан замын аяллаар явах гэж байна. Тэгээ энэ бол дандаа монголчуудтайгаа явах. Тэгэхээр бид хоёрт л хамгийн том боломж нэгдэж байгаа. Тэгээд хотоос гарахдаа 25-нд спикер загтсан байгаа. Тэгэхээр хоёулаа одоо энэ дээр дуулж хуурдаж өөрсдийнхөө одоо чадах зүйлсээр мөнгө олох боломж байна. Гавьяат минь гойж байна. Олын зарлчих. Тоглолт хийя. Мөнгөчтөр идээдээс амьд чинь. Тэр яваалаар байна. Би боддөө хөш. Хөвсгөл нууран дээр гоё яг ийм онгоцнууд уг нь байвал. Яг явуулмаар гоо тий. Яг гоё ийм зогсоол хийгээд. Одоо зүгээр завтай биш. Яг ийм гоё. Хил хязгаараас хол өмнөд тэнгисийн уудамд хөвөх энэ аялалд монголчууд маань ч бас багтжээ. Эх орноосоо алсч гэлээ нэг хил, нэг сэтгэлээр холбогдсон тэд ийхүү Нью жуулчны аялалд нэгдэн далай мандал дээр хамтдаа дурсамж бүтээж байна. Манай хоёр оролцогч мөн адил Монголоос ирсэн жуулчдтайгаа энэ аялалд хамт явна. Өнөөдрийн даалгавраа биелүүлэхэд баггүй дэм болох үзье. Товчхон одоо юу болж байгааг танилцуулъя. За Монгол Улсын говь жижигчин Дөрийн дуучин Уянга за мөн Сүрэлт миний бид хоёр нөгөө 25 дугаар телевизийн 21 реалити шоу байдаг шүү дээ тий. Тэрэнд оролцоод явж байна. Яг одоо бол жоохон хагас үлсгэлэнгийн байдалтай тэр явж байна. Тэгээд 21 мянган төгрөг маань 41 ёон болсон. Тус-тусдаа 41 ёонтой явж байна. 10 хоног амьдрна. Яа. Чангой өчтөр ихний худалдаа авалтаа хийлээ. Би бол хамаг мөнгөө шавхаад туучлаа. Эмэгтэй хүмүүс бол арай бас өөр байдаг бололтой юм байна. Тэгээд одоо яах вэ гэхээр та нараасаа тусалж гоох гэдэг юм байна. Мөнгө болсон шүү та нараас анхаалтасаа аваа. Та нараасаа тусалж гоох гэдэг байгаа. Тэр нь яаж тусалж гоохоор бас шууд одоо улаан цагаан мөнгө гоох ч бас хэцүү юм аа. Тэгээ юу энэ түүгээрээ юу чадна түүгээрээ одоо мөнгө олно доо. Одоо тэгээ энэ цэгэр далаа дээр ирээд та нартайгаа уулзаад тэгээс шууд мөнгө нэхээс гадуур санагдаад одоо нөгөө дуу уурынхаа дээдээс өргөж тэгээ одоо дуу сонссон чи дараа үгүйгээс уухгүй гэж боднаа. Тэгээд голохгүй ерөөсөө голохгүй. Тийм. Их онтой чохол биш. Тэгээд бид хоёр амчаас маань сүрэлт маань юу сүрэлт маань гэж. Би бол одоо чиний байна уу? их мөнгө болсон юм шиг. За тэгээ. За би ихлээ тэгээд. За энэ бол одоо би тэний одоо мөнгөний маань. Арай томцсон уу? За энэ гэхдээ далайг бодож жижиггүй нөө жижиггүй гэсэн. За энийг амар дүүрэх албатай биш. Тэгээд дүүрэх албагүй ш. Би нэвтрүүлэг хийхэд ярьсан. Би бол гуйлга гоохгүй, хулгай хийхгүй. Монгол хүмүүс бол их заяатай хүмүүс биш. Бас худлаа ярихгүй. Тийм худлаа ярихгүй. Харин та хэдийн маань зүгээр өглөг байж болж байгаа баг. Энэ чинь нэгээс нэг цэвэрхэн гуйлга байхгүй юу? За тэгээд би бол хөвсгөлийн хүн. Тэгээд одоо бид бүхэн бол өмнө далай гэдэг газар ингээд явж байгаа юм байна. Тэгээд та бүхэндээ зориулаад нэгэн уран бүтээлийг хүргэе. Миний өсөж төрсөн одоо газрын зэнхэрнүүдийн хөвсгөл далай хийж минь мөнгө цасаа хордог уулас минь байгаа зүгээс өргөж та бүхнийг минь хайр инрэлтэй багтааж муу мухай зүйлээс хайрлан хамгааж авах болтугай гэж би
Нутгийнхаа сүл дуу гэж хэлж болох ээжийн цэнхэр нутаг хэмээх сайхан дуу. Энэ сайхан далайн хөвөн дээр та бүхэндээ зориулсан дуулъя. Гүн цэнхэр нурынхаа мусанд чулуу долоолгон наадаж, гүйгүүл намын зэрэглээнд нь хууртаж, тал тойргөлн гүйсэн, бэнч хотойд наадах, сумынхаа наадамд төрүүлчгээд дааг ногтлон зүүдэлсэн, дээдийнхэн ингэрийг задгайлж, хэлэхгүй өгдөн дуурайсан. Би хөдөө талын хөгдөрцөг. Би хөвсгөл дадан синхрэгшээ. Мэлмэрэ нуурын дэрэгдэнэ миний хилээж суугата ээжи нутга санаад байна эрхэн байж би чинь уйдах нүдэ ээжи нутга санаад байна эрхэн байж би чинь уйдах нүдэ хөлөглөх цэцэгсэндэ самсаа шархирэн бүнэртэдэ айгада дэждэм марида ачигтэн хүчил хаюхсаа айгада дэждэм марида ачигтэн хүчил хаюхсаа сайхан бичя 다들 сайхан айдараа 징그레 헛터거라 높아지는데 직석이 중든 통나다 못하게 제산하다 바이나 요즘 산호가 도서로다 못하게 제산하다 바이나 요즘 사모가 도서모다 애지 녹태가 사나다나 일꾼말 지친 오이크노데 тэгээд их гайгүй мөнгөгүй дөрөв сарын 22-нд бас Монгол Бүхий өргөөн төмөн үлзий үеийн одоо хамтдаа болсон 12 жилийн баярлалаа тоглолт маань болно 4 сарын 22-нд. Тэгээд тэр тоглолтын дээр бас та бүхнийг урьж байна. Тэгээд хэдүүлээ одоо нэг аяллах юм чинь бас наадаа цаантай байна визаа. Өчигдөр манай уянга бүр онгоцны буудлын дээр ядраад тэгээд нөгөө буудлынхаа гадаа уянга нөгөө нэг ядраад нөгөө нэг унтж байгаа байхгүй сандал дээр. Тэгээ би хараад хэлсэн. Чи бүр ямар ч гавьяа байгуулаагүй шүү унтж шүү. Утгаа алдсан. Имэгтэй үнэ ингээд дүрсээ алдсан унтж ирсэн. Өнөөдөр бас бүгдний ордоо бүлээн цайтай бас гайгүй ирж хүчтэй байна манай. Яагаад яах вэ? Чи бас бодож байгаа шүү дээ. За эцэг хоёрт хэдийг өгөхгүй. Чаавас наачин. Яг үнэ цөглөөд гүний газар гүний хошоо 40 онтой ингэж зүтгэж явах гэж бодож байгаа. Тэгээ мэдээж бас аяллаа төсөв байгаа шүү дээ манайхан. Тэр төсвөөсөө бас ингээд илүүчнэ гэдэг чинь та хэдээс манаас чамгүй их сэтгэл шаарднаа бас. Ер нь хаагур Улаанбаатар байдаг бас одоо. За бүгдээрээ. Бид чинь Нью-Жерсигийн одоо чартер хэсгээр нэг 200-аад монголчууд ирэх шиг боллоо. Тэгээд төмөр замынхан ер нь олдууд дийлэнх хувийг эзэлж байгаа юм уу да. Тэгээд зарим нь бол ингээд хуваараа найс нөхөдтэйгөө гэр бүлээрээ тийм ээ аав ээжтэйгээ аялаа явж байна. Ээж авдаа бас тэнгис талаа үзүүлээд явж байгаа ч хүмүүс байна. Энэ одоо сайхан хөгжлийг хараад бас аав ээжтэй үзүүлбэрээр санагдах юм аа. За тэгээд авиж өгч чинь оюунууд энэ боно шилжүүлье. За та бүхэн сайн мэдээ. Төрийн сонирхолд манай алдарт Явсангийн шав гэж үнэлсэн Монголын талбайдагцсан юм. Та бүхэнд зөвлөж дуулъя. Наач миний бариад байж. Тэг миний өгшөө. Бидэнд өргөн хаа юм. Дүүчүү сосирээд үрийн ансгаа авахд
Манхан тэнгэрийг эдгэрийн хөндөр лоби хумсын сарны аяд галсын ас хоорогд хавын хоёр одны тохиолдсон жилийн жирөөнд хоёр нүдний үзүүр цэнхэр хилэлтэйд хөх манхан тэнгэрийг эдгэрийн хөндөр лоби Инсан чигтж байна. Энд чи одоо эх орны бол одоо бахарх гэж байгаа гинэ. Нөгөө гадаадаа гоё. Баярлалаа. Бид хоёрын анхны одоо энэ медаль гоё шүү. Баярлалаа. Сая дөнгөж энэ бид хоёрт одоо урам хайрлаж байгаа. Энэ ах бид хэд хоёр дахь аялалтаа таарж байгаа юм байна. 21 онд талын агуу дээр таарж исэн юм байна. Баярлалаа. Юу вэ? 100 онд 220 он ёо. Ямар гоё. Бүр баярлалаа дэвштэй. Бас өнөөдөр ингээд та бүхнээс гуйгаа 21,000 шавд оролцож байгаа. Мөнгөө дууссан гэж хэлж байгаа. Тэгээд дуулж ингэж одоо мөнгө та бүхнээс авлаа. Тэгээд та бүхэн маань сайхан аялаараа эх орноороо дандаа бахархаж хайрлаж яваарай. Тэгэл эмэгтэй хөдөө байхтар задгаа мөнгө хэрэг болно гэж шүү. Яг үнэн шүү нэрээ. За бүр маш гоё явчлаа. Маш их баярлаа. Сайхан аялцгаагаараа бүгдээрээ. Би дуудуулаад төгч гоё. Тэгээ. Монголоос 3 гэдэгтэй. Тэгэлгүй яах вэ? За юу? Сандви чампи. За бид хамтдаа Чирсан. Энэ
сайхныг чинь харангуйтаа мэдээ сэтгэл минь өөрийнхөө тэмүүлж сэтгэл чиний нүдийг эзэн харсан сэтгэл минь өөрийнхөө тэмүүлж сэтгэл чиний нүдийг эзэн харсан хайртай чамтай би учирсан апричи харангуйтаа ирсэн амьдрал би өөрийнхөө тэмүүлж адхан хорвоо чамтайгаа хамтурлаа амьдрал би өөрийнхөө тэмүүлж адхан хорвоо чамтайгаа хамтурлаа 나중에 저희도 조금 더 장난감. 야, 장난감. 야, 이게 어떤 비유를 이렇게 재밌다. 헤이! 야, 그럼 어떤 거? 나나. 어떤 거? 나나도 해. 참가이 우출산 살빛이 아랑곳다 밑에 스키피 오리게피 오치 세계빛이 미친 감사 아까 스키피 오리게피 세리들이 우리 익숙 하사 스키미 오리 휘 세리들이 우리 익숙 하사 세리들이 우리 익숙 하사 тэгээд өөр сайхан дуулах хүмүүс байл бид нартай зориулаад хамт дуулаараа за одоо би тэр одоо би тэр нэг маргалдалгүй хүн шиг орлогоо хуваах ажилд нэг том ажилтаа болчиход байна. Бид нар бас хоосонгүй. Яг бэлэн мөнгө л байхгүй болохоос биш бас янз янзын юмтай шоуг бид нар ч бодлоо. Тэгээд та нартай баярлалаа. Байлнаа. Голдон гоороо байлчи. Яа, нэр юм уу? Наач амар бүр наач. Урлаг гэж нэр буянтай шүү, сайхан шүү. Тэгээд бас уран мөнгөдөг үзэгчд гэж байхгүй бол одоо бид нар хэм билээ, юу билээ. 4 сарын Гэрний хэлбэртэй юм байна те. баярлалаа. За энэ чи. За ингээд Монгол гэрийн хэлбэртэй юм байна. За. Энэ ямар учир байдаг бол энэ манайхан ингэж байгаа авдаг. Энэ бол хүндэтгэлийн нэг хэлбэр байх тийм ээ. За маш их баярлалаа. Сайн яваарай. Сайхан аялаарай. Сайхан аялаарай. Баярлалаа. Баярлалаа. Сайхан аялаарай. Сайхан аялаарай. Дачи хайрцагтай навчхоо ингээд за. За энэ солонгосын нөгөө хүүхний брэнд гэдэг бас хамтарч ажиллаж байгаа. За энэ ихтэйчүүдийн удааны авч юм. Дай хамаагүй энэ гоё амжтай юу. За энэ одоо хөрөндөө тэр нэгдөө. Оюугаа явдаа өгшөө. Баярлалаа явдаа. Стэг алдах гэж шүү дээ. За хоёулаа ямар ч ажил төрөл хийх шаардлагагүй болчихлоо. За баярлалаа гэж хүндэтгэе яслаа. Та бүхэндээ бүгдээр нь чинь баярлалаа. За одоо гоё өөр байна. Урлагийн буян гэж үнэхээр сайхан юм аа. Гэхдээ хүнээс зүгээр юм авах амаргүй.
Аз болоход тэдэнд ивент итгэгчдийн бүтээгдэхүүн байсан учраас сэтгэл гарган тусалсан хүмүүстэй бэлэг болгон өгч талархлаа илэрхийлж байлаа. Ивент итгэгчдийн дэмжлэгч тэдэнд ихээхэн тус оллоо. Ингээд баггүй мөнгөтэй болсон манай оролцогчдын дараагийн алхам юу байх вэ? Юм үзээгүй шинжгүй байгаа ч чигээд. Гэтэ би чам мөнгөгүй болчих гэж одоо би бас жаа өрөвдөж За маа. Би жаалтаа чи. Яа, би одоо өөрөө олцсон юм шиг. За ингэ. За. За эхлээд нийт дүнгээ болъё хоёлаа. Үе. Наач барьж үзээгүй мөнгө байж штэ энэ дэрслээс хойш. За. За 200 350. Тийм. Одоо том төсвөртэй дээ. Энэ юун доллар вэ? 370. За ингээд монголчуудынхаа үзэгчдийнхээ буйнаар оюун сөрөлт 2. 1 2 3 350. За ингээд 400. За 400. Tas хийсчлээ. Алгалцээ. 20 30 40 50 60 63 63 5 мó. 463 яа. 463 яа тий. За тэгэхээр ингээд чинь нэг яаны нэг ингээд хийчихэ. За одоо яг л тэнцэл байгаа нь үстэй. Тэнцэл байгаа. Би ер нь тэгтээ тэр нөгөө санаандгүй сэтгэлийн өвдөр арай илүү дуусах шүү дээ. Уг нь чигээр бараг л. Би тэгтээ төрж мөрөөл хоолоо мөгөөс аваад төгсгөл. Одоо шинжгөөтэй тэгж. За яадаг гэж тийм байхгүй нэрээ. За ингээд аяатай ингээд хоёр бүхлийн өгч заяа. Энд чи бас 200 ба шүү тий. За ингээд би 200-ыг нь авлаа. 200-ыг авчихгүй. 200. За тоолороо. За энэ энд таарч. За 10 За энэ ингээд 2 5-тай шүү. Одоо чи задгаа авч заяа. За би ингээд 10 авлаа. 20 үлдсэн. 22 үлдсэн. Тэгээ энэ дэсээ ингээд задлчих. Чи задлчих. Энийг аваад за ингэж. За задал. Энд 22 шин хий. За 22 шин хийлээ. За 10 орно. За 10 1 Энэ дондын өрөг. За энэ дондын өрөг ч шиг. Энэ яг хоёр эрсдлийн санд хадгалсан заяа. За чи хадгалсан нэг. Эрсдлийн сан. За ингээд дуулаад нэг хүн хэдэн янтаас 150 40-ыг бодолцтой бурзаад 200 231 янтай боллаа. Яа. За. Тийм боо. Янжил бурхан минь баярлалаа. Баярлалаа. Одоо нэг гоё нэг 2 хоног ч гэсэн нэг өөрөөрөө амьдрий даа чинь. Дандаа тэгэл нэг тийм их хүн олж чадахгүй. Би бол 100-аар нь бол одоо бас гэр орондоо юм аа. Хоёул шууд нэг нь л бурзаа. 13-аас 30 хоноонд 13-аас балаараа. Ястаа нөгөө тийм мэдэхгүй. Тэгээд хөтөр дээр хоёул нэг нь шууд том бурзаагаад тэрнгээр харин би хэрэг очих юм бол энэ дээр суучмаар байгаа байхгүй. Минийх нь хөрөхгүй болчиход байгаа байхгүй. Минийх ч гэсэн хөрөхгүй болчиход шүү. Нийлэл хөрчилээ л та. Хорооч. Хэрвээ зүгээр ингээ яг хоруудаад өгөхөр болсон бол одоо л өгөхгүй. Гэхдээ бүгднгээр нь хоруудвал бас их байна заяа. Яаж 10-аа 10-аар. За хэрвээ яг хоруудаад ингээд яг оол түлхээд хорооцсон бол хэн авах гэж үзье заяа. Шүү. Яа би алдчих штэ. За 3-аар ороод штэ би за. 2 шүү. 3 нөлтөж штэ. Яг мэдээдсэн юм аа тэгээ би хоруудаг байна. Үгүй гэдээсэн боо. Би яг хорооцсон бол 3 нөлтөж штэ. Дунд хуруу гарангуут 7 хуруу гаргаж байна. Эрхийн хуруу гарангуут чигчийн хуруугаар ялцлаа. Дараагийнх нь би 7 хуруу гаргасан чи эрхийн хуруу гаргаад ялцчихв.
гоё юм байна өстой. Амар нөгөө огцом эргэлдээд тэгээ нөгөө эндээс сул барьсан байсан чи аюу айлаа. Сүүлдээ бүр амар чанга тавирж байгаад ингэсэн чинь хөл бүр ингээд алга болж өглөө. Унахаар юм байна. Аюу эвгүй юм байна. Nice. Гоё юм байна. Гоё. Энэ дээр фижүүтэй байсан шүү дээ. Нилээ хэдэн фижүү очоод гарахад бол зүгээр пицца тариал бох юм байна. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч New Julchin Tours мөрөөдлийг дурсамж болгоно. Ивент тэтгэгч амин чанар амьдралын чанарыг дээшлүүлнэ. Ивент тэтгэгч эрүүл амьдралын энгийн жор Wovle нүүрс ус задлагч. Ивент тэтгэгч дэлхийн амт чанарыг Монгол түмэндээ Golden Gobi брэнд. Монголд 2016 онд уургийн пептидийг сарлагын сүнээс гарган авсан юм. Харин хүний биед дуураг дутагдсанаар шалтгаангүйгээр ядрах, нойргуудах, ой тогтнол муудах, үс суунах, хавагнах, дархлаа сулрах гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг. Тэгвэл та уургаа нөхөхийн тулд эдгээр 29 калсуу нэг доор ууж чадах уу? Харин манай эрдэмтэд эдгээр сүүн дагуулгадах уураг эрдэс бодисыг хоёр халбаг амин чанарт багтаалаа. Амин чанар амьдралын чанарыг дээшлүүлнэ. Байгалийн гаралтай тусгай технологи агуулсан сүүлийн үеийн фермент Wovle Comfort Enzyme нүүрс ус өөх тосны шингээлтийг дэмжиж турах үе явцыг эрчимжүүлж биеийг эрүүлжүүлэх онцгой бүтээгдэхүүн. Өдөр бүрийг итгэлтэй эрүүлэр эхлүүл. Wovle Comfort Enzyme. Аз жаргалын амтыг мэдэр Golden Gobi шоколадны крем. Skin Life Японы арьс арчилгааны цогц бүтээгдэхүүн. Beauty Japan Cosmetics. Дэлхийн аваргыг дэрэгдээсэн New Julchin Tours 5 дахь удаага 70-94 техник. Аз жаргалын амтыг мэдэр Golden Gobi шоколадны крем. Ивент тэтгэгч амин чанар амьдралын чанарыг дээшлүүлнэ. Ивент тэтгэгч дэлхийн амт чанарыг Монгол түмэндээ Golden Gobi брэнд. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч New Julchin Tours мөрөөдлийг дурсамж болгоно. Энэ яваа насандаа гуур идэж үзлээ, царцаа идэж үзсэн шүү дээ. Ёстой бүтэхгүй амар давхгүй хоол юм билээ. Тэгээ өнөөдрийн хувьд болохоор манай шоуны зүгээс нэг даалгавар өгсөн. Тэр нь юу гэхээр далайн орнд одоо бид нар чи ирчээд шүү дээ. Тэгэхээр далайн орны одоо бидний мэддэг хамгийн сайн амтан 8 алч. За мөн хавч тийм ээ.
За энэ одоо хоёр амьтнаар ямар хоол хийж болдгийм бэ? За энийг нэг судлаад хийгээд орхиж гэсэн. Пэ мөн алт мөн байна юм уу? Хой. Үгэл ингээд алт ингээд байгаад байна. Шүүрэл алга болох байлгүй дээ чи. За тэгээд 8-алж хавч хоёр олъё доо. Тэгээд нэг хүн бэлдсэн гэсэн тэр хүнээ олж очив. 8-альчны дотор эрэхтэн гэж одоо юу вэ? Тэрийг л одоо харъя бас. Одоо бидний нөгөө нэг 5 цул энэ төр гэдэг шиг тийм эрэхтэн байна уу? Тэр мөн амтнд юу байх вэ чаавас? Сүртэй ямар махан хоол идж байгаа биш. Боловсруул шалиад байхгүй юм идж байгаа юм чинь замаг идж байгаа амтны сүртэй дотор юм байхгүй хаа. Могоо одоо жомч гэдэг юм уу те тэд нар бол байдгүй юм байна. Хоол. Уг нь байсан бол одоо нэг сонирхуулъя гэсэн чи байдгүй юм байна. Тэгэхээр одоо байж болох хамгийн боломжтой нь иргэн 8-альж иргэн хавч 2 байна да. Гэхдээ одоо нэг гоё ч юм алга энийг гаргаж ир чадах юм уу чи ямар амар юм бэ? Ой! Яах вэ? Ой! Чи юу бэрэ тапоо? Ой! Ямар амар юм бэ? Тэ нэг айхтар хазахгүй юм шиг байна. Энд чи юу лээ? Хавч. Хавчтай юу 8-альж. 8-альж чинь ийм штэ нэг ийм. Одоо мэдхгүй штэ энийг тэгээд одоо идэхэл байлгүй ямар энийг өөртөө унтуу гэж тийм үстэй. Энийг хоёулаа төхөөрн гаргана одоо идэхэд бэлэн болгож өгөх хэрэгтэй байна да. Ингээд чанахад л бэлдмээр байна. А энэ миний бол бас амар юм байна. Бүр амар юм шүү. Энэ одоо шар юм дгуу да. За. Наач тэгтээ арай томыг авцсан уу юу? Тэгээ үлэгчдэд бол одоо сонирхолтой. Би бол яг хуу өстөө нэг энэ шилээ хоргон дотрол харж ирсэн. Үнэхээр ингэж барьж бол үзээгүй. Яй. Энэ минь амар хурц юм бэ. Харахад бол үнэхээр зэв байнтай. Тэ. Ёстой зэв байнтай. Тэ ямар азар Монголд нэрэ төрсөн. Бид нар тэгээд одоо энд төрсөн бол тэгээд энийгээ идэл нэг юмхнаар хоол хийгээд тэгээд одоо байж байгаа шүү дээ. Энэ минь чинь тэгээд энэ ясан дотроо нэг тийм шалтай махцах гэдэг байхгүй мах ч үү. Энэ жоохон юм. Тэгээд урдаа нэг том юм ингээд овоодод тавиад идэж шүү дээ. Яг идж байгаа юмнууд үндэ өчүүхэн байгаа даа. Умсын жинэл юм байгаа даа. Кейс нь айгу том. Гэрн ингээд татаа тавьж яах вэ? Тэгтээ би ч их өрөвчмөө шаар байгаа шүү дээ. Найзуудтайгаа ханд явдаг байхгүй юу? Тэгээд гөрөөс таарад тэгээ нөгөөдөө чи өвөл буудгийн тэгээ алдчихдаг байхгүй юу? Тэгсэн чинь нөгөө гөрөөс чинь гэрэлд ороод хипч тэнд нөгөөдөө чи буудахад би тэгсэн чинь найзуудад өрөвдөлтэй юм а дими юм биш үү гэсэн чинь намааг загнаад ууралцаагаад ямар тэнэг новшоо чи ан хийгчиж ийм яриад тахтай тэгээд намааг ад үзээд агж идэж намааг антаагуулж явахгүй гэсэн. Би ч өөрөө явахгүй. Одоо яг үннийг хэлэхэд энийг ингээд тас чавчна гэрэн чинь амьд л явчихжээ. Яг үндэ бас эвгүй санагдаж. Одоо би дотор нь одоо юу байгааг та нарт тэгтээ харуулнаа. Энэ хардаа хавчдаг юм эрзэнээр юу ячиж. Боочч. Энэ хоёроор ингээ хавцсан юм бэ. Тэрийг бол аюулгүй болоо бооцсон юм байна. Би ч өөргөө одоо ингээ ань тавьж байгаа шүү дээ. Юу нь бол мэдгүй харахын завгүй чи аваа шидчихсэн юм байна. Амин авчихсан. Одоо гарыг авч. Заавал болоолоо. Амар харгисэн юм бэ. Ёо. Юу
нь бол тэгээд нэг амтнд төгөөрчлээ шүү дээ чи. Яг энэ бүдний маханы амттай. Бүдний маханы амттай. Тэгээд би тэнд ингээд нөө тайруулсан нөө салаач нь хөл нь ингээд. Эйгүү байна. Одоо ерөөсөө яг ашигтай хэсэг нь бол ерөөсөө тийм шүү дээ. Цагаан махал байгаа шүү дээ. Гадуурын юм том одоо сүвтэй одоо хоёуг дуулах шиг нэг юм тал байгаа болохоос хөрх юм. Идэх мах бол жоохон юм билээ. Даш это什么呀？反正就是内脏的，不能是发苦。Доктор энийг нэг юм бол гүйдэг. Саяны тэр шарыг гэдэг юм бол гүйлгэх юм байна. Энийг бол идэхгүй шүү хайдаг. Яа, хараа. Одоогоороо хөдөлж штэ. Зүрхэн ч юм уу одоо юу юм чи? Синзан гэдэг. Энэ одоо хөргий зүрхэн цохисоор штэ. Би ер нь нүгэл хийгээд байна шээ. Энэ тосын хорлол болох юм ээ бурхан минь нэрээ. Йоо. Энэ тэгээд нэг 70 орныход болохоор юм тус мусын хорлол тийм юм үйлчлэхгүй биш байгаа юм уу? Манай Монгол бол одоо тусаас ай нэмэн шүтэн дахин эдэр тэгж байгаа юм алгаад чавчаад хэргаад тастаад. Тэрээс далайн бурхнаа бас шүтдэг бах те. Энэ угаа ярагчид энэ тоохгүй байна уу? Авчраа. Тастуусгээд алаа хийж байгаа юм чи. Эдэрт бол яг сонирм биш юм бэ. Энэ өдөр тэр хичнээн амд тасалдаг бол. За нөгөө нэг сүртэй том одоо амтнаас чинь ерөөсөө идэх нь ийм л юм үлдлээ шүү дээ. Энэний чинь ихийг нь яс. Ямар ч байсан төгөөрөд гаргачлаа. Одоо энийг болгоод бид нар давчирч өгнө хүлээж хэлүүлээ. Өмнөд Тэнгисийн амтд зоогийн нэг бол мэдээж хавч. Далайн эргийн хотуудад хавч нь зочдод зориулсан хамгийн түгээмэл нэрийн хоолнуудын нэг гэгдэг. Харин үн ханшийн хувьд чамгүй өндөр. Зарим том хавчны үн нь тарган эр хоньны дайтай байдаг байна. За орой минь дээ. Гүү айгуу сайхан биш үү? Бас гоё ингээд нэрнгээсээ бас өнөөдөр чи аялаад бас зөндөө юм үзэж харлаа. Тий нэг тийм ядрахгүй л биш үү? Амар өсөж байгаа мэдрэмж төрөл юу яхаа багсан чи гайгүй. Бас царай алдаал өсвөл одоо бас хүний нутагт царай алдах юм баг ч одоо гэсэн. Бас ч гайгүй шүү. Эднэрийн маань бас нөлөө байгаа баха. Одоо өдөр болгон дууж хэрглэж штэ. За би өнөөдөр одоо нөгөө нэг авсан бүтээгдэхүүнээрээ дүүпөө дахианы махны маань 2 даалгч үлдсэн. Өчигдөр юуг нь гояа бол шараа идсэн. Шараад гинэ чанаад шүл болгоо идсэн. Одоо энийг өнөөдөр юм 2 дугаар хоол болгоно. Өндөг бас байгаа. Тэгээ өндгөө шараад энэ хачрандаа тавиад эндээ дүүпөө юу хоёроо үндсэн хоол шарна. Юу штэ. Одоо ингээд нөгөө нэг яг бүтэн ингээд дуур дуулж байгаа бүтнээр нь бичлэгээ ингээд арайга бичээд оруулах гэхээр YouTube дээс одоо юун дээр Facebook та хийх ч юм уу YouTube дээр байрлуулах гэхээр бас болдгоо. Тэр нь нэм нөгөө том театр ч юм уу том продакшнууд ингээд эзэмшсэн байт юм шиг байна. Тийм учраас нөгөө бүтнээр нь тавьж болохгүй. Яг хэсэгчлэн зүгээр нөгөө юу болгож рeel болгож ингээд жижигээр бол оруулж болдог. Бүтнээрээ бол тавигддггүй. За энэ одоо нэрээ би одоо ингээд нөгөө явчих мөнгө маань бага байгаа гэсэн чинь ингээд төлөвлөж мөлөдөөд нэг үгүй байна. Яана. Миний бас өөрийн ёо энэ тайван дөрөө юу болохгүй төлөвлөд та батарлаа энэ бас. Харин ингээд яна төлөгдчихлээ. Яа нэг галаа тохируулж чадахгүй тэгээд бас энэ нөгөө нэмгэн болохоор ингээд төлөгдөд энэ оройны хоол ер нь юу ч болохгүй тань. За. Хамгийн баг галтай шараад байгаа юу гэн?
гэсэн чи ерөөсөө болохгүй л байна. Чимэлцээ энэ ингээд тоо маань ингээд төлөвдөж өмнөлгсөн. За энэ ингээд би ерөөсөө өндөө шаридаа. Та түүхий байгаа энэ шатаад ерөөсөө болохгүй. Шарагдах. Таг түүхий байна. Оо 200 дээр очичихлаа хөтлөө. Новш гэж. 200 градус дээр авчил халаагаад байж чинь 80 градусаар халах боломжтой юм биш. Маа нэг юм байсан. Энэ миний буруугийнх байна. Би ерөөсөө өөрөө галаа тохируулаагүй хараа. 200, 160, 120, 80 градус. Одоо 80 градус дээр юм ингээд багхаа ингээд болж байгаа хөөхгүй. За өндгөө л идээ да. Тэр дахиад маань за үнгийгч бол харин өстой. Нөгөө усгийгч бол өстой. Амттай буцалгын шүү гэдэг шиг үндгийг бол харин шараа итчих шүү. За энийг ингээд 80 юун дээр бол харин шарчна. За ингээд өнөө оройны айгуу сандарч байна. Би үзэгчтэй өмнөхөө өмнө юу хийч вэ? Би өнөө оройны хоол чи яа болохгүй байна. Айгуу сандарч байна. Та нар намайг зөвөр ойлгоорой. Би уг нь жохоо юмараа хоол олгоод идчихье гэсэн чи нэг уучлаарай би цонхоо онгойлгоч өдрөө заа юу манайхаа байж. Өдөржингөө хоос явцсан. Доороос нэг жоохон бэлэн бүтээгдэхүүн авч идээ. Тэгэхдээ бас мөнгөө бодолцож авч идэнэ. Тэр нь одоо яг уу бодож байгаад би ороод үнийг харж агаад тэгэд нэг идээд хоосчоор тийм юм авъя. Өдөржингөө хоосон байна гэж юу ах уу би бас жоохон өсөж байна. Үнийг хэлэхэд хайг бах. За тий би одоо өнөөдөр ингээд 5 нэр иймхэн ганцхан өндөхтэй. Яг хоо жоохон ногоо могоо байсан бол хийх байлаа байсангүй. Маргааш өрн хүнсний бүтээгдэхүүн нэмж авъя. Бас мөнгө төгрөг олсон юм чи одоо. Нөө ганцхан ширхэг юмсэндээ часаж шүү гэдэг шиг. Энэ бол айгуу ойлж. Энд ингээд далавчаа тавиад дүү бүгд тавьсан бол би бүр ингээд тасархай хооллох байлаа өнөөрөө. Даанч ингээд далавч маань харамсалтай түлэгдээд явсангүй. Төлөөгүй болоод төлөгдөхгүй болоод энэ доторх нь болох боломжтой байхгүй. Гадна талд нь төлөгдөө тоон төлөгдөөд хахаар. Тэгээ өндөг бол харин нөгөө би төлөнхийгүй хэсэгт нь ингээ маслаа ингэж аваад шарчлаа. Гоё болсон байна. Энэ их амттай ч өндөг байна. Уянга маань анзааралгүй байснаас болоод хоол нь бүтлгүйдчихлээ. Өөрийн биш галтгооныхоо учрыг хараахан олж амжаагүй байгаа бол та. Гэхдээ үзэгчид маань түүний энэ үйлдэлийг ойлгоно гэдэгт итгэж байна. Үгүй тэгтээ амар өсөж байна. Юу орой болоод нөгөө ингээд тэрнээс ч хойш бас нэлээ явцсан шүү дээ. Надаа яг үнийг л жоохон нэмэлт идэх хэрэгтэй. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч New Julchin Tours мөрөөдлийг дурсамж болгоно. Ивент тэтгэгч амин чанар, амьдралын чанарыг дээшлүүлнэ. Ивент тэтгэгч эрүүл амьдралын энгийн жор Wobbly нүүрс задлагч. Ивент тэтгэгч дэлхийн амт чанарыг Монгол түмэндээ Golden Gobi брэнд. Монголд 2016 онд уургийн пептидийг сарлагын сүнээс гарган авсан юм. Харин хүний биед дуурайг дутагдсанаар шалтгаангүйгээр ядрах, нойргуудах, ой тогтнол муудах, үс суунах, хавагнах, дархлаа сулрах гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг. Тэгвэл та уургаа нөхөхийн тулд эдгээр 29 кансуу нэг доор ууж чадах уу? Харин манай эрдэмтэд эдгээр сүүн дагуулгадах уург эрдэс бодисыг хоёр халбаг амин чанарт багтаалаа. Амин чанар амьдралын чанарыг дээшлүүлнэ. Байгалийн гаралтай тусгай технологи агуулсан сүүлийн үеийн фермент Wobbly Comfort Enzyme нүүрс ус өөх тосны шингээлтийг дэмжиж турах үе явцыг эрчимжүүлж биеийг эрүүлжүүлэх онцгой бүтээгдэхүүн. Өдөр бүрийг
итгэлтэй эрүүлэр эхлүүл. Woolly Comfort Enzyme. Аз жаргалын амтыг мэдэр. Golden Gobi шоколадны крем. Skin Life Японы арьс арчилгааны цогц бүтээгдэхүүн. Beauty Japan Cosmetics. Дэлхийн аваргыг дэрэгдээсэн New Julchin Tours 5 дахь удаага 70-94 техник. Аз жаргалын амтыг мэдэр. Golden Gobi шоколадны крем. Ивэн тэтгэгч амин чанар, амьдралын чанарыг дээшлүүлнэ. Ивент тэтгэгч дэлхийн амт чанарыг Монгол түмэндээ Golden Gobi брэнд. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч New Julchin Tours. Мөрөөдлийг дурсамж болгоно. Шашаа мараг бүгд тоглож байгаа юм шүү. За яг хөө эдгээр мараа тоглодог л гэдэгтэй монголчууд. За ямар ч байсан маш хурдан болд юм бэ. Би нэг уцаа жоохон ухаалт сууж исэн чинь болоод гараад ирлээ. Ерөөсөө нэг 2-3 пост уншлаа штэ. Хэд мэдээ хазаад эрх муур шиг амьдж үзэх юмсан араатны хаан арсан шиг амьдж явсараад амьдрал дууслаа гэхэд тэрийг уншаад энийгээ сууж ицмаар гараад ирлээ штэ. Би тэгээ бодлоо. Энэ одоо манайхаар бол яг асуусан чинь 200 мянган төгрөгийн үнэтэй хоол шүү. 388 вон буюу 197 мянган төгрөгийн үнэтэй хоол. Юу гэсэн үг юм бэ? Ганц ба 5 хоол 197 мянган төгрөг. Яг зүгээр эднийхээр бол бараг л одоо сайхан өвчүү юм уу та. Зэрэглэлийнхээ хувьд сайхан өвчүү чанаад идэж яана л гэдэг өөрийгөө бодчих гэж байна. Чаавас. За идэ та одоо бардаг даваа юм уу, бардаггүй даваа юм уу бүүм ш. Би хятад ингээд хараад ирсэн ингээд савхтаад идэж штэ. Одоо ингээд бас өчигдрөөс хойш ингээд нэг хоол унд ингээд яг ороо цолдоод өөрөө хийж бариад ингээд явхаар энэ одоо яач вэ? Өнөөдөр бол одоо хамгийн өчигдөр ингэж байгаа юм шүү дээ 25 хамгийн хогийн хоолнууд өгсөн шүү дээ. Удах горхоо царцаа энэ төр гээд. Тэгээ болоо гэж бас нүнжигтэй юм. Өнөөдөр болохоор хамгийн үнэтэй шахуу хоолыг бас идүүлж шүү. За баярлалаа. Энэ нь одоо яадаг юм бол тоо тэгээд ингээд энэ дотор хогоо хаях юм уу яах вэ? За сайхан хооллоо. Манайхаар бол одоо чансан өвчөө 200 мянган төгрөгийн үнэтэй хоол. Яг би идчихсэн л да. Гэхдээ нэг ихийг гэж чаддгүй амсаал нэг хоолны ажир мачиртлыг тийшээ явж яхад ганц нэг л идтгий. Эмэгтэйчүүд харин энэс овоо идээд байгаа болтой байдیں۔ Анч зайно хөлн штэ. Нэг өсөндөө одоо шиирнэ гэх юм уу?
Тэгэд манай хоньны жишээр ямар гоё байдаг вүлээ. Энэ ямар амттай байна гэж. Хятадын хоол хүнсэнд хавч нь хамгийн нэр хүндтэй далайн хүнсний нэгээр тооцогддог. Дэлхий дээр хэдэн 100 төрлийн хавч байдаг ч хүнсний зариулалтаар түгээмэл иддэг нь 10 орчим төрөл байдаг. Бусад далайн хүнсийг бодоход хавчны мах нь хөвсгөр, шингэн, амтанд баялаг тул уурын жор, шүл, шарсан хоол болон халуун тогоонд төгс зохицдог байна. Сөрөлт маань хэдийгээр далайн тансаг амтыг амтлаж байгаа ч Монгол тал нутгийнхаа махан зоогт ирэхгүй харьцуулан бодож суугаа харагдана. Аргагүй дээ. Бид чинь ямар хавч идэж өссөн биш? Яа, халуун юм, хатуу юм. Би савхтаж идээд байгааг нь бодож илээ. Угаасаа эдрийн хоол нэг манайхс ингээд нэг сайхан шилтэй хоолыг халбгаар ингээд хамаал ингээд дүүргэж ингэж нааш нь овоолж байгаа гэж сорох хоол байхгүй. Юм жижиг юм ингээд жаваас Элэж одоо халбагныг юуг нь халбах юм бэ? Тэгэхээр яалчгүй савхад зогтсон байгаа байхгүй юу? Та гурилтай замшааж янзах шүү дээ. Яа. Ингээд хөдөө гадаад тоглолтоор явхад ихнэр ингээд нэг сайхан замынаар нэг сайхан хоол ичээл яваараа шүлээ ичээл явгаад. Ихнэрийнхаа шүлээг идээ сууж байгаа ч хийсэн шүлээг идээ сууж гоё штэ. Одоо энд яах юм? За миний ар сайн яваараа. Гэсэн хавчаа идээд явдаа гэх юм ааш. Болио. Одоо үзэгчдээс уучлахгүй. Энэ ингээд баг Монгол мөнгөөр 200 мянган төгрөг. Тэгээ би бол үнэхээр чадахгүй мэй. Энэ удаа ясын дагаад ямар ч байсан дэр хамгийн хямдхан хоолын чидлээ, үнэтэй хоолын чамсч үзлээ. Би энэ даалгавраас бол уучлаарай татгалзъя. Тэгээ намайг тэр яадаг гэсэн үү, торгодог гэсэн үү, хэлмэгдүүлдэг гэсэн үү. Одоо тэр мөнгө төгрөгийг хасдаг гэсэн үү, яадаг гэсэн үү өөрсдөө би л авч чадахгүй мээр бодлоо баярлалаа. Зааста. Ингэж өсөж унтчих ёстой болохгүй шүү. Уянгаа минь гээд одоо гараа явж ш. Энэ тэлтийг дэлгүүрөөс ийшээ ороод ах юм. Эндээс жимс мэмс гоё юу л авъя хөө. Өө энэ нөгөө гоё бүдүүн банана шүү дээ. За гарчраад энэ бүдүүн бананаас авъя. Эндээс нэг юу юм бэ? Ачилэнга ба. 38 гэж шүү. За энэ миний мөнгө хүрэхгүй юм аа. Дөрвөн яваа гэж тийм. Ни авчлаа. Энэ гоё юутэй овёстой сүү ш. Тарг ш. Ой нэг чи. Овёс тарг. Дөрвөн яваа. Энэ болж байна. Тэгээ нэг банан авчи тэгэл болоо. За нэг 4 яваан зэрэгт бол гайгүй шүү. Энэ овёстой тарг. Тий, овёстой тарг. Тэгээд би эндээс нэг ганц банан авчиг гэж бодчихъя. Эндээс ганцыг л авъя. Яа киний. Нэг юм уу? Энэ үү? Окей. Оо бодоо авчлаа. Алаачлаа. Энэ нэгийг авал яд юм бол. Чи үнийг аваад идэж болно. Чи мөнгө төлөх шаардлагагүй гэнэ. Өө, тийм үү? Тийм үү? Оо, за. Нэг. Учир нь ямар нэг муу зүйл тохиолдох магадлал өндөр байдаг гинэ. Өө, за авчи. Авахгүй бол муу зүйл тохиолдно гинэ. Оо, тийм үү? Болоо.不拿几个没事，怕有坏的，能尝一尝。Болсон. Аха. Окей.
би банан авсан шүү дээ. Тэгээд нэг яваан байсан. Ахаад би энийг ингээд бас нэг 2 яваан ч юм уу нэг яваан болох юм бах гэдэг энийг авахсан чинь үнгүй гэхээр үнгүй авч болохгүй шүү дээ. Тэгээ авахгүй байсан чинь та энийг авахгүй бол ингээд 50 муу юм тохиолдноо. Тийм болохоор зүгээр өгсөн юмыг авах хэрэгтэй гинэ. Тэгээд ахаад нэг нэмээ бэлгэлээд ингээд тэгэхээр би нэрээ муу юм агаа тохиолдчих юм болов өнөөдөр хоолоо вэлгцэн гэж авчлаа. Маш их баярлалаа. Шиши. Энэ 100% анар эмэгтэй хүний гоё болгоноо танд маш их баярлалаа. Аха. Шиши. No, thank you. Аха. Зүгээрээ гинэ тий. За баярлалаа. За санаа амарлаа ёо. Хүнээс ингэж нөгөө нэг юм авчаад юу ч мөнгөгүй 3 шахах юм авчихсан чинь бүр санаа зовоод яашгүй юм өгч санаа амарлаа. Манай оролцогч хэдий бага төсвөр амьдарч байгаач Солонгосын Вовле брендийн бүтээгдэхүүнээр бэлэг орж сэтгэлээ амраалаа. За өнөөдөр ингэж ямар ч байсан амжилттай өндөрлөж одоо ингэ би ороод амарлаа. Маргааш уулзцгаая. Жалтай өдөр байлаа. Амрая да. Бид өдөр бүр завгүй амьдралын хэм маягтай байдаг. Завгүй амьдралаас төр салж хайна нарлын амгалан байгальд ирсэн ч оролцогчид маань ахаад л завгүй хэвээр. Гэхдээ энэ бүхэн удаан үргэлжлэхгүй, эргээд харахад амьдралын томоохон дурсамж мартагдашгүй мөчүүд болж үлдэнэ. Үзэгч та бүхэн минь сайхан амраарай. Манай оролцогчид ч бас багахан амралт авч маргааш та бүхэнтэйгээ дахин уулзах болно. Гаднаас юм нөгөө нэг импортлж авахгүй болохоор харьцангуй үүний хувьд ч гэдэг юм уу те энэ нэр төрлийн хувьд бүр ингээд маш олон юм байна. Хөдөлмөр хүнийг бүтээнэ гэдэг үгтэй би маш санал нийлдэг. Ийм хөөрхөн мөнгөтэй басаараа. Ийм хөөрхөн жижигхэн. Аюу сэтгэл өндөр байна. Аюу гоё мах олж авсан. Ийм бүдүүлэг гэж болохгүй байхгүй. Хоолыг ингээл тавгаар нь аваад тэгэл инхийнх нь идэхгүй ингээд хаяад гарч байгаа хүмүүсийг харахаар живүүр идэв шүү дээ. Мани хөдөлмөр хөлс.